Ахиад л хятадууд олон нийтийн сүлжээг нээж харахад олонд хятадуудын хийсэн гэмт үйлдэлүүд тасралтгүй хөөрөх боллоо. Өнгөрсөн 5-ны өдөр согтуугаар машин ялаад явсан хятадуудыг Монгол эхнэр нь өмөрч төрийн цагдаа талсан тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Өмнө нь Дорнотын хятадууд газар шороон дээр яваа Монгол хүнийг манай газар дээгүүр явлаа хэмээн хөөсөн. Увс ховдоор хятадууд олноороо орж ирж байна. Улаастай хужир болонд хятадууд бөөнөөрөө бууж байна гэсэн мэдээллүүд тасралтгүй сувсаар байна. Тэр зүгэл монголоор дүүрэн тархсан хятадууд хичээлдээ явж байсан охиныг хашааны завсраа татаж өнөө охин хашааны төмөрт толгойд ирэхээ хаглан байж арай ядан зүгтааж гараад энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтлсэн ба цагтаа болоод босоо хог Монголынхныг очиход аль хэдийнэ хяналтын камерын бичлэгийг усгасан тухай мэдээлж гаргаж байлаа. Цалин хөлсөө нэгсний төлөө сүхбэрийн Монгол хүнийг зодсон нүдсэн Монгол цагдаагийн тарих толгойг хүртэл хааг зогсон явдал удаа дараа сонсогдож байсан хэдий ч төр засгаас энэ талаар ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүргэлээ. Хамгийн сүүлийн мэдээгээр гихтэл Дорнотын Дарш балбар суманд хятадууд монголчуудын өдөөс жоту барин дайрсан хэрэг гарлаа. Ер нь Монголд орж ирсэн хятад цаанаа нэг дээрэнгүй эзэрхүү байдаг явдал чухам юутай холбоотой вэ? Оруулж ирсэн эзэгтэй л холбоотой байж таарна. Зэвсэггүй гар хаосууныг баримтлахдаа 7-800 цагдаа жагсааж тусгай тасгийнхнаар хаалга эвдүүлэн барьж чаддаг Монголын цагдаа харин өмдөө татсан нэгэн хужаагийн ааш авирын өмнө дууга хараагаад алга болчихдгийг яаж ч бодоод ойлгодоггүй юм. Энд зөвхөн цөөн хідэн баримтуудыг л дурдлаа. Өшөө цааш нь ярил Шангрилагийн хятадуудын бослого Сүхбаатарын талбаар үзэгдэж байсан хятадууд гэх мэтээр баримт нотлогоонуудыг хаанаас ч ирсэн хэдэн арваар нь олж болно. Хятадуудын талаар нэгдсэн бодлого гэж юм байна уу тань? Нүдээр зэрэг хангал амуулсан. Би харсан. Тэр хамгаалсан салууд жото өрөөд. Жото. Тэр энэ явсан жото. Энэ гаднаас жото байж байгаа. Оо за. Хой. Том баримжсан. Хой. Аач жото. За. Төвчлөө сандал дээр.